Сайн мэцхан уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэгрүүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн арх хэрэг 2011 онд Филадельфиэд болоод 14 жил өнгөрсөн ч одоо болтол нууцлаг ойлгомжгүй хэвээр байгаа. Ээл нь 1983 оны 6 сарын 13-нд Нью-Йоркот төрсөн. Айлын ганц охин. Аав нь шүдний эмч, ээж нь шүдний эрүүл ахуйч мэрэгжилтэй. Аав ээжийнхээ хайранд төссөн ээл нь том болоод ээлдэг зам болон инээмс сэглэлээрээ эргэн тойрныхоо хүмүүсийг хаз жаргалтай болгодог байсан. Ахлах сургуулаа төгсөөд Пенсильвани мужийн их сургуулийг харилцааны чиглэлээр суралцдаг. Мөрөөдөл нь хэл яриа засалж болох байсан ч сураад үзтэл өөрт нь тиймч тохирох мэрэгжил биш байсан учраас багш болохоор шийдэж бакалавраар сурахаар Филадельфи руу нүүсэн. Оройн хичээлдээ сууж өдөр нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд сургууль дээр туслах багшаар ажилласны эцэст сургуулаа төгсөж Филадельфид байдаг Жуниата Парк бага сургуулийн 1-р ангид багшилж эхэлсэн. Багш болсныхоо дараа ээл нь үнэхээр баяртай байх айжуугаар аав ээж нь охиноороо бахархаж байсан гэдэг. Зарим өдрөө ээл нь сургууль дээр ирэхгүй бол хүүхдүүд түүнийг асууж хүлээдэг тийм их хайр цацруулсан багш байсан. Ингээд 2007 онд найзаараа дамжуулж болцоонд явжээ. Гэхдээ найз нь тэр залууг танихгүй. Залуугийн гэр бүлийнхнийг таньдаг бөгөөд хүүгээ ганц бий гэж ярьсан болохоор надад ээлэнгээд найз байгаа. Тэр ч бас ганц бий болохоор нэг уулзаад үцхүүгээд нэр олон утасныхан дугаарыг өгсөн. Хэдэн 7 хоногийн турш зөвхөн уцаар харилцаад энэ залуугийн ажил томилтоор их явдаг байсан учраас нэг өдөр ээлэнд уулзмаар байна гэд онгоцны тикет явуулсан. Ингэж уулзгаар болсон залуугийн нэрийг Сэм Голдберг гэдэг 5 насаар ах гэр бүл нь нилээн баян чинээлэг хүмүүс байдаг. Дээр үеэсээ л хөрөнгө өвлүүлэх тал дээр бие биетэйгээ маргадаг. Ихэнх нь хуулийн талын мэрэгжилтэй. Тухайн үед Сэм NBC-гийн гольфын сувгийн продюсераар ажилладаг байсан. Ээл нь зөвхөн уцаар харьцаж боддоор уулзаад үзтэл Сэм нилээн дажгүй санагдсан тэрээр найзууд нь ямар байсныг асуухад бамбруу шиг эсвэл хоёуг дуулахаа өмссөн баатар шиг байсан гэдэг. Ингээд тэд үерхэж Сэм ажлын онцлогоос хамаарч байнга ийш тийшээ бизнес аялал хийж хаана гольфын тэмцээн болон тийшээ явдаг байсан болохоор ээл нь ч түүнийг дагаж явдаг болсон. 3 жил гаруй үерхэд 2010 онд Калифорни руу явахдаа Сэм ээлэнд гэрлэх санал тавьжээ. Удалгүй сүү тавьсан хоёр Филадельфийн баруун ойд байх чимээгүй тайван газар шинээр баригдсан тансаг зэрэглэлийн орон сууцанд хамт амьдарчээ. Орон сууцан дотор магшаарж идэж болохоос гадна фитнес, биеийн тамирын заал, үүдний танхимдаа ажилчдтай залуу хүмүүс их хвчлэн амьдардаг. Хамт амьдарч эхлээд хурминдаа бэлдэж Эли хурмын даашинзаа сонгоод Hershey гэх олон жилийн түүхтэй зочид буудалд 2011 оны 8 сард хурмаа ихэрдүүлсэн. Хурим болохоос 7 сарын өмнө 2011 оны 1 сарын 26-ны өвлийн цас орсон хүүтэн өдөр Элен ажил руугаа явах замдаа байнга ээжтэйгээ ярьдагшгэ сонин сайхнаа ярилцаж зарим зүйл дээр зөвлөгөө аваад бие биендээ хайртай шүүгээд уцаа салгасан. Ингээд ээлэн сургууль дээрээ ирэхэд цас бүр их орж цаашлаад аадар бороо болно гэсэн учраас хичээлээ дуусгаж хүүхдүүдээ явуулаад үдийн цайны үеэр ээлэн ч бас ажилласаа гарч харих замдаа бензинээ дүүргээд маргааш нь тайлангаа өгөх өдрөөсөн болохоор зөөврийн компьютер дээрээ хүүхдүүдийнхаа дүнг шивжээсэн. Сэм ч бас цаг агаараас болоод гэртээ эрт ирсэн. Одооноос эхлээд бүгдээрээ тэр өдөр юу болсныг Сэмийн талаас ярилцъя. Сэм үдээс хойш ээлэнтэй хамт байжгаад 4 цаг 45 минутын үед дасгал хийхээр заал руу буусан гин. 30-аас 40 минут болоод буцаад ирэхэд гэрийнх нь хаалга цоочтой байсан. Гэхдээ цоож орно биш лээч буюу аюулгүй байдлаа хамгаалах зориулалттай давхар түгжээгээр түгжигдсэн байсан учраас хаалга нээгдэхгүйсэн. Мэдээж дотроос л онгойлгох боломжтой. Тэд ихэвчлэн энэ түгжээг ашигладаггүй. Заримдаа шөнө унтах үедээ л хэрэгэлдэгч энэ өдөр хаалгыг нэмэлт түгжээгээр түгжиж хаалгаа нээгэсэн ч нээгээгүй болохоор аргаа барсан Сэм Элен руу хаалгаа нээгэрэй гэж бичсэн ч хариу байгаагүй учраас үргэлжлүүлэн хаалгаа тогшоод юу игээд байгааг нь асууж мессеж бичсэн ч дахиад л хариу байсангүй. Уурандаа баахан хараал бичиж юу ийгээд байгаагаа хэл ямар нэгэн шалтгаан хэлэх хэрэгтэй үсттэй. Яг одоо би ямар их ажилтай байгааг мэдхүү гэх мэтээр бичсэн ч хариу байхгүйсэн тул лифтээр нэг давхар руу бууж ажилтнтай уулздаг. Тухайн үед ажиллаж байсан эрэгтэйг Фил гэдэг 67 настай. Сэм Фил дээр ирээд сүд бүсгүй маань хаалгаа нээж өгөхгүй байна. Хамт очиод тусалж болох уу гэхэд Фил би хуулийн дагуу ажлын цагаар ажлын байраа орхиж явж болохгүй. Хүчээр хаалга онгойлгох боломжгүйгээд татгалцсан. Сэм хэсэг тэр аваар эргэлдэж чад дахиад Фил рүү ирж би гэрийнхээ хаалгыг өөрөө эвдлэх болохоор зүгээр хажууд байгаад өгчих гээд ажилтнтай хамт дээшээ гарч ирээд хаалгаа эвдэж дотгошоорсон. Энэ цагдаад мэдүүлсэн Сэмийн мэдүүлэг гэдгийг санаараа манайхаа. Ингээд гэрлүүгөө ороод маш өрөвдөлтөй байдалтай Элнийг олсон. Элен галтгооны хажууд байх шүүгээний хажууд гараа сунгаад унсан байх ба шил нь хажууд нь унаж хаа сайгүй цус болсон байдалтай эвтжээ. Сэм тэр дор 911 руу залгасан. Би дөнгөж сая гэрлүүгөө орж иртэл миний сүд бүсгүй унсан байдалтай. Цус хаа сайгүй байна. Хурдан ирээрээ. Тэр цус алдчихаач хаанаас цус гараад байгааг нь мэдэхгүй байна. Хугарсан зүйл байхгүй юм шиг байна.
Цус хаанаас гараад байгааг нь мэдэхгүй ч толгойноос гараад ах шиг байна. Толгоогоо ширээнд цохиод унсан бололтой царай нь баг зэрэг хөхөрчөж би заалан дасгал хийж гад иртэл хаалга дотроос нь түгжсэн байсан. 30 минут орчим хүлээж гад хаалгыг эвдэлж орж ирэхэд тэр шалан дээр цус алдсан хэвтэж гинэ гэдэг. Диспетчер ээлэн хэвтэж гинүү гэхэд тийм гэж хариулсан бөгөөд цээжийг нь хөдөлж гинүү гэхэд үгүй гэдэг. Диспетчер CPR хийж чадахгүй гэхэд Сэм үгүй гэж хариулсан учраас би яаж хийхийг нь зааж өгөө. Эмэгтэйг хэвтүүлж гад цамцыг нь ураад чамаагүй гэхэд Сэм тэр өөрийгөө хутгалцсан юм шиг байна. Цээжинд нь хутга ороод гарцчихж гэдэг. Her shirt won't come off. It's a zipper. Oh my God! She stabbed herself. Where? She fell with a knife. Oh no, her knife's sticking out. Диспетчер өөрөө тэгсэн юм шиг байна уу гэхэд тийм юм шиг байна. Эсвэл хутган дээрээс унсан байх гэдэг. Ингээд диспетчер цээжиндээ хутгатай байгаа учраас CPR хийх хэцүү. Юу ч бити хийгээрэй гэдэг. Удалгүй түргэн тусламжийн багийнхаа ирэхэд гэр бүхэлдээ цусулж, ээлэн шалан дээр суусан байдалтай цээжиндээ хутгалуулж нас оржээ. Барилга нэлээд өндөр болохоор гаднаас балконоор хүн дамжиж орж ирэх боломжгүй. Гадаа маш их цас орж исэн гэж хэлсэндээ. Тэр их орсон цасан дээр ганц ч хөлийн мөр байгаагүй. Гаднаас хүн орж ирээгүй. Дээрээс нь хаалга цоочтой байсан гэхээр гэрт ээлнээс өрөн байгаагүй гэсэн үг. Мөн Сэм цагдаа нарт сүүлийн үед ээлэн сэтгцийн асуудалтай байсан. Эмчээс зөвлөгөө авч им уужасан. Магадгүй сэтгэл гутралаасаа болоод өөрийгөө хөнөөч өшөг боллоо гэж хэлсэн. Энэ олгоныг сонсон цагдаа нар гаднаас хүн орж ирсэн улмөр байхгүй. Хаалган дотроосоо түгжээтэй. Сүйд залуу нээлэн сэтгэл гутралтай байсан гэж хэлсэн болохоор амиа орлсон хэрэг байна гэж үзээд хэргийн газрыг орхиод явсан. Харин энтэй эвлэрч чадахгүй байсан хүмүүс бол газар дээр ганцхан охинтой түүний аав ээж өглөөхөн ээжтэйгээ яриад маргааш хүүхдүүдийн тайлан өгөх ёстой хайртай шүү ээжээ гэж хэлээд уцаа тасалсан охин нь оройн нас орсон гэдэгт итгэж чадахгүй байлаа. Бүр хэдхэн сарын дараа охиныхоо хурманд явахаар төлөвлөжсэн аав ээж оршуулах ёслолд бэлддэг. Энэ оронд Сэмийн аавга ах Джеймс тэрээр Америк алдартай өмгөөлөгчдийн 5% ордог гинэ. Ээлнийг нас барсны маргааш буюу 1 сарын 27-ны өдөр орон сууцны менежерлөө залгаад манай дүү маргааш оршуулах ёслолд оролцох ёстой ч өөрийн гэсэн ухаангүй байгаа болохоор би гэрлүү н ороод костюм пижакыг нь авчиж болох уу. Дээрээс нь маргааш ээлний оршуулах ёслол учраас түүний юмнуудыг ч бас аав ээжд нь хүргэж өгөх хэрэгтэй байна гэхэд байрны менежер эхлээд цагдаагаас асуудаг. Цагдаач зүгээрээ өчигдөр хэргийн газрыг шалгацсан болохоор цэвэрлэгээ хийсэн ч болно гэд бүр цэвэрлэгээний байгууллагатай холбож өгсөн. Ингээд ээлэндээ ямар ч цусан төрлийн холбоогүй өнгө гэртэрч дүүгийнхээ хувцсыг ээлний утас, зөөврийн компьютер гэх мэт хөрөмжүүдийг авч явсан. Маргааш нь цэвэрлэгээний баг байранд ирэхээр тохирсон учраас менежер ямар нэг юм алга болчих вэ гэхээс сэргийлж цэвэрлэгээ хийхээс өмнө утсаар зураг, бичлэг хийж авсан. Гэтэл менежер сонин санагдсан зүйл нь ээлэн галтгооны хажууд ах шүүгээний хажууд унсан байсан бол хажууд нь байх угаалтуур дээр саяхан угаасан гэмээр оронжолон блүүбери аяганд хийсэн байх ба хажууд нь хутганы тавир байсан. Тэнд байсан хутга ээлний цээжинд байсан гэсэн үг. Хутганы тавир ямар нэгэн зүйл болсон юм шиг хажуу тийшээ унсан байдалтай байжээ. Яг л Джеймсний салаад хийж гад ямар нэг юм болсон юм шиг байрны менежерийн нүдэнд сонио харагдсан. Гэвч удалгүй цэвэрлэгээний баг ирж энэ гэрт юу ч болоогүй юм шиг бүгдийг нь маш сайн цэвэрлдэг. Энэ өдрийн өглөө ээлэн задлан шинжилгээ хийсэн доктор Мэл нь түүний биеэс нийт 20 удаа автгалуулсан шархуулсан бөгөөд тэрний 8 цээжинд гүн нь 0.2 см орчим байсан бол хамгийн гүн шарх нь Сэмийн олдог хутга зоолттой байсан хэсэгт 25 см гүнтэй шарх байсан. Ингээд болоогүй гэдэс толгойн хажуу талд 6 см гүн шарх байхаас гадна хүзүүний арын хэсгээс 10 гаруй шарх олцсон. Сэмийн хэлснээр амиа орлсон бол хүзүүнийхээ арлуу хутгалах тийм амар биш. Мөн өөрийгөө 25 см хүртэл гүн хутгална гэж байх уу. Сэм 911-т дуудлага өгөхдөө ээлэн хэвтэж гин гэж хэлсэн ч яаралтай тусламжийн баг ирэхэд ээлэн суугаа байдалтай байсан. CPR хийхийн тулд хэвтүүлэх ёстой ч Сэм түүний биед огт хүрээгүй гэж хэлснээс гадна хэрвээ хүн суугаа байвал нус хүртэл гоожохдоо доошоо урсдаг та. Гэтэл ээлний цус хамрынх нь хоёр тал руу чих рүү нурсан байсан. Тэгвэл ээлэн Сэм хөдөлгөөгүй бол гэрт өөр хэн нэгэн орж ирээд ээлнийг суулгасан гэсэн үг үү? Мөн ээлний биеэс хөхөрч зодуулсан улмар олцсон бөгөөд саяхан хөхөрсөн эсгүүд байсан ч бүгд өөр үед хөхөрсөн шархнууд байдаг. Доктор Мэлний үзснээр хүн яагаад ч өөрийгөө ийм хүчтэй утгалж дээрэс нь хүзүүний арлуу хүртэл утгалах боломжгүй гэж үзээд хүн амьны эрэг гэж дүгнжээ. Задлан шинжилгээний хариу гарсны дараа цагдаа нар Яна хүн амьны эрэг гэж штэ. Мөрдөн байцаах ажиллагаагаа эхлүүлээгээд нэгжих зөвшөөрөл авч хэргийн газарт ирсэн ч аль хэдийнэ цэвэрлээд ариутгацсан цэвэрхэн гэр хүлээж авдаг. Ядаж утас ноутбук нь байна уу шалгая гэсэн ч Сэмийн авагаах аль хэдийнэ ирээд бүгдийг нь аваа явсан. Шалгах юу ч үлдээгүй. Ингээд цагдаа нар ядаж Сэмийн утсыг шалгая гэж шалгахад хэрэг гардаг өдөр өмөөлөгч ахтайгаа ярьсан байв. Дээрээс нь гадуур яваад иртэл эхнэр болох гэж байгаа хүн нь гэртээ ганцаараа үлдсэн мөртлөө хаалга онгоохгүй бол эхлээд санаа зовхын оронд Сэм эсэргээрээ маш түрэмгийн мессежнүүд араараас нь явуулсан.
Тэглээж эхнэр нь хаалгаа нээхгүй гол цагдаа руу залгаж тусламж авах хэрэгтэй байхад өмгөөлөгч ах руугаа залгасан нь үнэхээр сэжигтэй байгаа. Аав ах нь энэ талаар угаасаа л манай гэр бүлийнхэн ямар ч зүйл болсон над руу залгаж асуудаг. Энэ нь хэвийн зүйл гэж тайлбарласан. Сэм анх цагдаа нарт хамгаалтын ажилтнтай хамт байхдаа хаалга нээсэн гэж хэлсэн ч цагдаа ажилтнтай уулзахад би тэнд байгаагүй. Ажлын байраа орхиж авсан удаа байхгүй. Хяналтын камер шалгаад үзээрэй. Сэм над дээр ирээд хамт явж болох уу гэж асуусан нь үнэн ч би ажлын байраа орхиж болохгүйгээ татгалцсан учраас тэр ганцаараа явсан гэдэг. Цагдаа нар анхнаасаа Сэмийн гэр цоочтой байсан. Гаднаас хүн орж ирсэн уулмөр байхгүй гэж хэлсэнд нийтгсэн ч бодоод үзтэл хаалга цоочтой байсан нь яг үнэн үү? Цоочтой байсныг нь харсан гэрч байгаа юу? Нэг хүн байсан нь хажуу айлын хөрш. Чимээ гараад харна хаалгаа нэгээд шагаатал Сэм ээлнэ гэж ойрлоод хаалгаа тогшж байсан. Тэднийг маргалцсан байх та гэж бодоод хаалгаасан гинэ. Тэгэхээр хаалга цоочтой байсныг гэрчлэх ганц ч хүн байхгүй. Дээрээс нь Сэм хаалгыг эвдүүлж орсон гэж ярьсан ч төгжийн зүг зүгээрээжээ. Анх дуудлагыг хүлээж авсан диспетчер хэлэхдээ би хэдэн мянган дуудлага авчээсэн ч анх удаа л ийм дуудлагатай таарлаа. Бусад хүмүүс шууд тусламж хэрэгтэй байгаа хүний биеийн байдлыг хэлдэг байхад Сэм эсрэгээрээ өөрийгөө хаана юу хийж авч ирснийг хамгийн түрүүнд ярьснаас гадна CPR хийгээрэй гэхэд дурамчхан байсан бөгөөд ээлнийг өөрөө хутган дээрээс унсан бололтой гэж хэлсэн гэдэг. Филадельфийн шүүх шинжилгээний алба гинэт ээлний үхлийг хүн амны эргээс амиа орлсон болгож өөрчилдөг. Шалтгаан нь нэгт гэрт гаднаас хүн орж ирсэн уулмөр байгаагүй. Бас Сэмийн эснэр хаалга түгжээтэй байсан учраас ээл нь дотор ганцаараа байсан. Хоёрт ээлний хүзүүний арын эсэг тутгалуулсан шархнууд байсан ч хэрвээ хүн дайрсан бол хохирогч өөрийгөө хамгаалснаас болж гар бугунд нь гэмтэл авах ёстой ч тийм хамгаалт хийсэн уулмөр ганцж байгаагүй. Гуравт цагдаа эмгэх судлаачаас мэдээлэл авахад ээлний нурууны ард нэлээн гүн шарх байсан. Энэ шархнаас болоод бие мэдрэлгүй болж өвдөлт бага мэдэрсэн байх боломжтой. Тийм болохоор ээл нь өвдөлт бага мэдэрч хүзүү цээжгээд хаасаагүй өөрийгөө хутгалсан байх боломжтой гэж хэлсэн ч бас нөгөө талаас ээлнийг нас барсны дараа хэн нэгэн орж ирээд түүнийг маш ууртайгаар хутгалсан ч байх магадaltaй гэдэг. Дараагийн шалтгаан нь ээлний сэтгцийн асуудал болон хайлтын түг. Ээл нь хэрэг гарахаас 2-7 хоногийн өмнө 3 удаа сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан. Хэрэг гарахаас хэдэн сарын өмнөөс ээлний үйлдэлүүд жоохон сонирн болж эхэлсэн гинэ. Байнга цоглог, эрч хүчтэй байдаг эмэгтэй хизэнээс ч сэтгэлээр унаж гомдолдог болсон. Аав ээж нь юу болсон талаар асуухаар сургуулийн ажил хэцүү байх гэхээс өөр зүйл хэлтгүй ээжээ. Сэтгэл зүйч бас түүнээс сүү залуутайгаа ямар нэгэн асуудалтай байгаа юу гэхэд тиймэрхүү зүйл огт байхгүй. Сэм үнэхээр дайчгүй залуу гэж хэлжээ. Бас нэг сонин зүйл нь тэд удахгүй гэрлэгчээсэн ч найзууд эргэн тойрных нь хүмүүс ээлэнтэй хурмынхан талаар ярих гэхээр байнга ярианы сэдвээ өөрчилж ярилцах дургүй байгаагаа илэрхийлдэг байсан. Хэрэг гарахын үнэхэнтэй ээж рүүгээ залгаад энэ ажил үнэхээр хэцүү байна. Би зүгээр болоод төрсөн нутагтаа очиж амьдрмаар байна гэжсэн. Иннээс болоод ээж нь ямар ч тач сэтгэл зүйчдэр очиод үзэх гэж зөвлөсөн болохоор ээл нь очиж эмчилгээ хийгээд сэтгэл түгшилтийн эм нойрсуулах эмтээ авсан. Эмчийн хэлснээр ээлний ажил нь хэцүү байна гэж ярьснаас биш амиа орлохоор хэмжээний хүнд нөхцөлд байгаагүй. Мөн эмнүүдээ угаад хамгийн сүүлийн зөвлөгөөний үеэр 75% сайжирсан гэж тэмдэглэсэн байна гэдэг. Ингээд хэрэг гарахаас 10 хоногийн өмнө ээж рүүгээ сэтгэл зүйчтэй уулзнаас хойш өөрийгөө илүү дээрдэж байгаа зөвлөгөө өгсөнд баярлаа гэж мессеж өчжээ. Аав ээжийнх нь хувьд сэтгэл санаа сайжирч байсан охин нь амиа орлсон гэхээр огт ойлгохгүйсэн. Ээлний биеэс өөрийнх нь удаг эмнээс өөр масууруулах бодис төрлийн зүйл илрээгүй. Харин ноутбукных нь хайлтын түүхийг шалгаад үзтэл яаж хурдан өвдөлтгүй өгөх вэ? Сэтгэл хямрах гэх мэтээр хайсан байв. Гэхдээ энэ хайлтанд 100% итгэж болохгүй. Яагаад гэвэл энэ нотлох баримт аль хэдийнэ бохирдсон. Цагдаа нар шууд баримтыг цуглуулаагүйгээс болж Сэмийн авга ахын гарт байсараагаад эцэст нь цагдаа төгсөн. Анх энэ авга ах нь байрны менежер рүү яриад маргааш оршуулах хэрэгтэй учраас ээлний юмнуудыг аав ээжд нь өгнө гэж ярьсан мөртлөө цагдааг шаардах хүртэл утас, ноутбук, зээлийн карт гээд бүгдийг нь өгөлгүй өөртөө байлгасан. Бүр надад байгаа шүү гэж аав ээжд нь огт хэлээгүй. Цагдаа нар хэргийг эхлээд амиа орлсон гэж үзээд дараа нь хүн амны эрг гэснээ дахиад өөрчилж амиа орлсон болгосон учраас ээлний аав ээж цаашдаа Филадельфийн цагдаа нарт итгэж чадахгүй өөртөө шийдэгээд нэлийн алдартай хуульч, хувийн мөрдөгчгээд тусалж болох бүх хүмүүсийг хөсөлдөг. Бас тэд ээлний биеийн дээрээс 10 гаруй хөхрөлтийн талаар цагдаагаас асуухад иймэрхүү хөхрөлт шархнууд йог, пилатес хийхэд үүсч болно гэдэг. Гэтэл ээл нь йог, пилатес хийжээс удаа огт байхгүй. Шүүх эмнэлгийн баг ээлэн хэн нэгний гарт амиа алдсан байх боломжтой. Мөн байнгын хүчрхийлэлд өртдөг байсан байж магадгүй гэж дүгнсэн. Ингээд ээлний аав ээж интернет орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглахаар шийдэж Facebook дээр пэйж нэн, босон явдал ярьдаг ютубер, подкастер, радио хэвлэл мэдээллийн газрууд руу очиж туслахыг хүсдэг. Гэтэл 2025 онд энэ эргийн гол хүн болох шүүхийн шинжээ чимж Мэлн эхлээд хүн амны эрэг хичээд дараа нь амиа орлсон гэж өөрчилсөн хүн 2025 оны 1 сард гинэт хэрэгээ хүлээдэг.
Миний өвлийн шалтгааныг сонсон шалтгаан нь цагдаагийн цуглуулсан баримтанд итгэж гүнзгий судалгаа хийгээгүйгээс гадна цагдаа нарын дарамтаас болоод өвлийн шалтгааныг өөрчилсөн нь миний буруу гэж хүлээн зөвшөөрсөн. Ээлний ар гэрийнхэн 2025 онд дахиад шүүхэд хандхад доктор Мэлн нэлээд тус өргсөн гэдэг. Эмч хэрэгээ үлээсний дараа ээлний хэрэг интернет болон хэвлэл мэдээллийн хэрэгслэр битүү цацагдаж ард иргэдийн шахалтын үр дүнд эцэст нь нэг юм Филадельфийн цагдаа нар дахиж ээлний эргийг маш нягт нямбай шалгана гэдгээ хэлээд энэ хугацаанд хэргийг шийдэхийн тулд ар гэрийнхний гаргасан $650,000 буцааж төлнө гэдгийг амласан. Гэхдээ оронд нь ээлний гэр бүл дахиж биднийг шүүхэд өгөхгүй байх ёстой гэдэг. Одоо хүртэл энэ хэрэг мөрдөн байцаах шатндаа явж байгаа. 2025 оны 6 сарын сүүлээр үр дүнг гэр бүлийнхэнтэй хуваалцсан гэсэн ч одоо болтол шинэ зүйл гарч ирээгүй хэвээр байгаа. Хэдийгээр шүүгээс цагдаа нарыг дахиж шалгах гэсэн шийдвэр гаргасан ч хэргийг шалгах хөдлөх хүмүүс нь цагдаа нар учраас одоо болтол ээлний хэрэг ямар ч хагцгүй байгаа мэн. Та нар энэ хэргийн талаар юу гэж бодож байна? 20 удаа хутгалуулж бүх бие нь хөх няц болцсон байхад амиа орлуулалт гэж үзэх нь зөв үү? 2011 онд болсон хэрэг 14 жилийн турш шийдэгдээгүй хэвээр байна. Харин Сэм хэрэг гарснаас хойш одоо хүртэл ямар ч телевиз сонинд ярилцлага өгөхгүй татгалцаар байсан ч Мэйлийн эмчийн хэрэгээ үлээсэн мэдэгдлээс болж CNN-тэй өөрөө холбогдсон ярилцлаганда би ээлнийг амиа орлоход яахаа мэдгүй үнэхээр хэцүү байсан. Тэр сайхан сэтгэлтэй инэрэнгүү. Би ирээдүйн эхнэрээ алдаа зогсохгүй өөрийнхөө нэр үндийг хүртэл алдсан. Худал зүйл ярьж үлгэр цохиодог хүмүүс их байгаа. Сэтгцэн эмгэг гэдэг маш ноцтой асуудал бөгөөд олон охирогчдыг бий болгодог. Үннийг бичмээр байгаа бол илүү гүнзгий судлаарай. Энэ эргээр сэтгцэн эрүүл мэндийн талаар бага ч гэсэн ойлголттой болно гэж найдаж байна гэдэг. Хэрэг гарсны дараа Сэм Нью-Йорк руу нүүж гэрлээд 2 хүүхэдтэй болсон. Тэгвэл үнэхээр Сэм хийгээгүй зүйлийнхээ төлөө сэжиглэгдэж ээлэн сэтгцэн асуудлаасаа болоод амиа орлсон байж болох уу? Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.